Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. За энэ 7 хоног бид хайр сэдвийн хүрээнд янз бүрийн хайруудын талаар ярилцаж байгаа. За тэгвэл өнөөдөр бид ямар хайрын тухай ярилцах вэ? Пастраа та эхлээд өгөөч. Өнөөдөр Фила гэдэг найз нөхдийн хайрын тухай ер нь ярилцсан. Тэгэлгүй яах вэ? За Библиэл дээр бол хүн ганцаараа байх нь сайн биш юм аа гэдэг талаар гардаг те. Тэгэхээр хүн анд найзтай байх, хүрээлэл харилцаанд байх гэдэг бол асар чухал зүйл байдаг. Тэгэхээр итгэлийн жинхэнэ найзтай байна гэдэг биднийг босгож идэг, тулах баг нь болж байдаг маш чухал зүйл байдгаа. Тэгэхээр энэ хайрын талаар өнөөдөр бүгдээрээ ярилцах нь байна. Тэгээд үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Үхлийн дараах ялал Христос Иесус амийн бацурмэн Одамидуу хайрлыг үзэсгэлэнтэй эснэ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзэндээ үргэлж Одамидуу хайрлыг үзэсгэлэнтэй эснэ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзний хүндэлцээ Үхлийн дараах ялал Христос Иесус амийн бацурмэн Одамидуу хайрлыг үзэсгэлэнтэй эснэ
эцсийн ядалтыг авч хүртээ эзний заавал магнайтах болно ирэлцэн тэтмийг хүртэх хүртээ ажиг заавал маймурах болно эцсийн ядалтыг авч хүртээ эзний заавал магнайтах болно ирэлцэн тэтмийг хүртэх хүртээ ажиг заавал маймурах болно Оламидүү хайрлын үзэсгэлэнтэй эснээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ би эзэндээ үргэлж Оламидүү хайрлын үзэсгэлэнтэй эснээ бүх зүрхээрээ бүх хүчээрээ эзний хүндэцээ Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр хамтдаа бид нэр тэгэн гайхалтай түүх ишлэлээс суралцсан. За тэр бол сургаалт төгс номын 17-гийн 17. Анд нөхөд аваас ямар ч үед хайрлах ах дүүс зовлон шаналлын цагт дэм болохоор төрөх гэдэг үг байна. Анд нөхөд ах дүүс гэдэг чинь. За тэгээд Библиэлд яагаад ингэж ялгаж бичсэн бол гэдгийг бид нэг бодож л авах хэрэгтэй. Ер нь хүмүүс нэг юм юмыг ингээд нэг юм ярихаар тэр ч ихсэн адилхан шүү дээ. Өөр юм татаж авчирч ингээд наагаад идэг байхгүй дандаа. Анд нөхөд готлоо. Анд нөхөд ах дүүс ихсэн адилхан шүү дээ ингээд. Гэтэл миний хувьд нэг зүйлд итгэдэг юм. Хүмүүс анх бий болсноос хойш хэл яриа бий болж эхлэх үед энэ зүйлүүд өөр гэдгийг Бурхан тэдэнд ойлгуулж өгч, аваа өгч те. Бурхан тэдэнд үүргүүдийг өгч, амьдралын өөр өнгө болгосон учир шалтгаан байгаа гэж. Тэгэхээр олон Христэд итгэгчдийн хувьд бол ах дүүсээ анд нөхдөр илүү солилцсон явждаг. Тэгээд итгэлийн анд нөхөд гэдэг зүйлээ илүү тавьсан явж. Тэгээ Библийг ингээд харахаар юу гэж байгаа юм. Юуны итгэлийн ахан дүүстэй сайныг хийж өгөө гэдэг үг гэдэг байхгүй. Тэгмэд гэрийнх нь итгэдэг байх юм бол итгэлийн ахан дүүс, итгэлийн гэр бүл гэдэг нь итгэгч ах дүүс нь болчиход байгаа. Итгэл нэгтэй ах дүүс нь. Гэтэл энд анд нөхөр ах дүүс гэдэг үг тусдаа өөр ойлголт байдаг учраас тэгж хэлсэн юм. Грек хэлэн дээр хайрн дээр ч гэсэн те фила гэдэг хайр бичигдсэн байдаг байхгүй. Тэр фила гэдэг хайрыг ингээд харахаар грекчүүд нөгөө мөр зэрэгцэн тулалдах. За ялангуяа яг манай грек бид нар ингээд сайн харах юм бол ингээд грекийн нөгөө нэг эртний дайчдыг ингээд харах юм бол бамбаатай нэг загсны хайр шиг те нэг жигд өргөж, нэг жигд хөдөлж, нэг жигд байж те яг л тэр игнээ эвдэгтгэхэд тэр ах дүүс одоо тэр зэвсэг нэг тахантаас хамт зогсож чадахгүй үед тэгээд бүх зүйл нуран ундаг байсан учраас энэ бие биенийгээ хайрлахтай, бие биенийгээ
Ер нь бол ингээд дайснаа хэдийг устгах нь чухал биш. Мөр зэрэгцэж байгаа найз нөхдөд амьд үлдээх нь чухал. Тийм одоо сэтгэлгээний яг энэ үед бол яаж юм хэрэг найз нөхөд болон амьдралыг хамт туулж байгаа, үүргийг хамт үүрж байгаа, юмыг хамт гүйцэтгэж байгаа нэгнийгээ хайрлах хайрын талаар хэлэхдээ бол фил гэдэг хайрыг хэрэгэлсэн байдаг. Бид нар бүгд амьдралын замд бид олон хүнтэй очиж олон харилцааг үүсгэн. Гэхдээ жинхэнэ анд нөхөд гэдэг бол зүгээр нэг инээгээд өнгөрдөг, зүгээр нэг хамт ингээ байгаад байдаг тийм хүнийг бол хэлэхгүй. Нэг намайг дандаа найзаа гэдэг нэг хүн байдаг байхгүй юу? За. 20 жил найзаа л гэдэг. Гэхдээ надтай ингээ таарлахаар ингээ би ингээ дандаа инээж явах хэрэгтэй юм шиг, эсвэл би тэрийг дандаа инээлгэж явах хэрэгтэй юм шиг ажилладаг байхгүй юу? Йоо, шамтай ойр таарлаагүй юу вэ? За, сонио гачи юу ингээд ингээ намайг юу ч ярьсан инех гээд байдаг байхгүй юу? Тэгсэн чинь нартай, бороотой, сэтгэл гондоо, баяр хөөртэй одоо тий юм туулж яваа, гонхирж яваа, гашууталтай байгаа янз бүрийн өдөр надад байгаа шүү дээ тий. Намайг өөрөө ингээд инэмэр байсан ч гэсэн намайг инехэд хэцүү байгаа, инээлгэж чадахгүй байгаа, хөвгөлтэй хүн чинь хөвгөлтэй байж чадахгүй байгаа хараад мэдрээд тий. Ингээд намайг бас ойлгох нь яг тэр тэгэх юм бол бас миний найз байгаа даа шүү дээ тий. Найз гэдэг нь нэг талаас биш хоёр талаас ахыг хэлээд байгаа байхгүй. Сүүлийн үед нэг Facebook дээр нэг юм юу явж ирсэн. Жижигхэн видео. Тэрний юу гэхээр нэг залуу усуурж байгаа найзынхаа усуурж байгаа нөгөө савыг нь дадцсан чинь нөгөө нүүрлүүн ингээд ус татчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө залуу ч бүр хахад цацаад илгийг хөснө. Жогон байж байгаад өөрийг нь уухт нь ингээд дадцсан чинь ууралдаг. Тэгээд тайлбар дээр нэгдсэн гэхээр найз нөхөрлөл нэг нь томроод ирэхлээр л нэг нь нөөдгөрхээр л тэгэл хэрэггүй болдог. Библи бид амьдралыг туулж яваа бидний амьдралын бүхий л хэсгүүд бүхий л харилцаануудад зориулсан гайхамшигтай түүхүүдийг жишээ нэрийг бас тэр харилцаа болгонд те тэр бидний туулан өнгөрч байгаа бидний ингээ харилцаж байгаа бидний хүрч байгаа бидний оролцож байгаа бүхий л хэсгүүдэд одоо бурхан оролцдог гэдгээ бидэрт ойлгуулахын тулд амт нөхдийн харилцаан дээр бол бурхан Библиэр гайхалтай жишээнүүдийг олныг үлдээсэн гэдэг. За. Тэр жишээнүүдийн одоо нэг нь бол мэдээж бол яалтчгүй Давид Йонатан хоёрын бол жишээ байгаа. Тэгээ нэг хончин хүний хүү болон ханхүү хоёрын одоо юу яваад байна шүү дээ. Тэгээд бас дээр нь бол Йонатан бол хаан болох хүү байгаад байдаг. Гэтэл Давид болохоор хончин байгаад байдаг. Йонатан дайчин, тэгтээ ханхүү. Давид бол дайчин, тэгтээ хончин хүний хүү байгаад байдаг. Тэгсэн ч гэсэн Йонатан Давидын одоо юу гэдгийг өөрөөс нь илүү гарч байгаа чадвар, өөрөөс нь илүү гарч байгаа нэр хүнд бас Давидын өөрийг нь хайрлаж байгаа хайранд энэ хайр бол миний бусад зарцснаар намайг хайрладаг тий. Миний үеийн нэг баахан хэдэн одоо шинэ ханхүү юм чинь. Ханхүү юм чинь тэрэнд хэдэн мянган үе тэнгийн залуучууд тэрнтэй найз болохыг хүсэж байгаа шүү дээ. Тийм үгүй юу? За. Тэгтэл Йонатан өөрөө Давидыг сонгож нөхөрлөхөд тэр нь Давид бол үнэхээр тэр хэдэн мянган үе тэнгийнх нь эсвэл Давид Йонатантай найз болох боломжтой тэр хүмүүсээс илүү өөрийг нь хайрлаж өөрөгт нь үнэнч байгааг бол харсан байна. Хүн амжилттай байх үед бол өөрт нь ашигтай гэж бодох юм бол маш их ойр дотн ингээд хоорондоо ямар ч асуудалгүй байгаа юм шиг харагдаж чаддаг байхгүй. Ялангуяа энэ тамирчид дээр аягүй харагддаг. Энэ хоёр хоорондоо айгүй муу. Тэгэхээр нөгөө тэмцээний гар мараад зохиол те ингээд бие бинийгаа дэмжээл ваа гэдэг ингээд амжилт гаргахаараа тэгж байгаа ингээд харагддаг. Гэтэ үнэндээ тэд нар найзууд биш гэдгийг бол мэд. Давид Йонатан хоёрын шалгуур юун дээр гарсан мэхээр Йонатаны аав нь Давидыг алах гэж оролддог. Тань ингээд бодоод үзтээ ингээд найзынх нь аав өөрлөө найзынхаа аавыг өвчтөй байгаагаа Давид очиод босоо ятгад дарж өгөөд те нэг талаар тэгж байгаа шүү дээ. Манай Йонатаны аав гэж явж байгаа шүү дээ. Яг хүмүүс бүгдөө Саулыг хаан гэж хардаг юм байгаа. Давидын хувьд бол бас тэр чи Йонатаны аав нь яваад байгаа байхгүй юу? Найзынх нь одоо аав. За очиод ингээд ятгад дарж өгөөд ингэж шууд жадж ич байгаа. Тэгээ түүнийг алах гэж оролдож байна. Бас Йонатаны эгчтэй гэрлүүлэнгуудаа тэр гэрлэлтийг бас цацалж байгаа. Энэ мэтчлэн олон зовлон өгжсэн боловч тэр бүхний нь
Давид Йонатанд муу хандах жишээ болоогүй. Хүмүүс ингээд ийм ерөнхий нөхөрлөдөг хүмүүсээс анзаардаг нэг зүйл бол ихээр танаа дүү чи надад тэгээд байдаг шүү дээ. Чи хоёрын нөхөрлөл ер нь бүтгүү гэдэг ч юм. Танаа эхнэр чи надад дооргоо. Хоёлоо бүтгүү гэдэг ч юм уу те. Нэг ийм Бурханаас өгөгдсөн амьдралыг одоо энэ яг зовлон шаналлыг хамт туулах, ямар ч үед хайрлаж өгөх Бурханаас өгөгдсөн найз нөхөр гэдэг бол амьдрал тэр болгон таарад идэг байхгүй. Бурхан тантай адилхан хүнийг энэ тэр 7 тэрбум хүн дотор зөндөө олныг бүтээсэн байгаа. Та тэр хүмүүстэй хамт амьсгалаад, хамт ажиллаад явж байгаа. Гэхдээ таны төлөө өөрийнхөө замаас гараад заяа. Өөрийнхөө ажлыг орхиод заяа. Өөрийгөө ярмаар байгаа зүйлийг ярихгүй таны ярмаар байгаа зүйлийг сонсох гэж тань руу зорж ирдэг, таныг дуудаагүй байхад ирдэг. Албатай юм шиг ингээд танд одоо загнуулж гэдэг ч юм уу эсвэл таны хогийн сав юм шиг ингээд таны зүрх сэтгэлийн зүгээр л одоо юу гэдгийг хамаа намаагүй бодлогоор гаргаж байгаа зүйлийг хүртэл шүүлтүргүүгээр гаргаж байгаа зүйлийг чинь хүртэл одоо авч чаддаг тийм найз нөхөд байх юм бол бид нар бол бодож явах хэрэгтэй. Давид Саул хаан өөрийг нь алах гэж оролцсны дараа Йонатантай хээр уулзаад уйлдаг байхгүй тэр. Та нэг бодоод үзтээ тэр чинь нөө Израилийн хамгийн хүчрхийг ирчүүд шүү дээ. Тэр хоёр ингээд нэг нь ингээд нэгнийх нь аав алах гээд нэг нь одоо аав нь найзыг нь алах гээд нэг юм хоёр нөхөр байж шүү дээ. Та нэг ингээд бодоод үзээрэй ямар өрөвдмөр юм бэ те. Хүмүүсийг ингэж хагцуулдаг хүмүүс агих байдаг байхгүй. Чи тэрийг сонгох юм бол энэ намайг сонгох юм уу гэж. Тэгэд нэг удаа манай цуглааны нэг дүүнер найз өхнөөсөө болоод маш сайн найзаасаа нүүр буруулсан байхгүй. Тэгээ найз өхнөөсөө болсныхаа дараа надад пастора би тэрнтэй яаж буцаж ирэх үү гэдэг. Найз нөхөд гэдэг чинь нөгөө нэг те хайрын дуусахаар явцсан тэр найз өхнөөс чинь шал өөр зүйл байгаа. Зүгээр уцтаа л уучлаарай жаана ингээл асуу. Тэгсэн чил уцсаж байгаа хөө. Уучлаарай жаана гэдгсэн чи. Өө би хичээл одоо ингээд харж шít гэдэг ингээд тэр муудалцснаа ер нь мартцсан юм шүү. Тэр найз нь өөрхий. За би ингээд хичээл одоо ингээд харж байна. Чи аагуур байгаа гэдэг. Өө би сайнаа астартай байж гэсэн чи. Сайнаа астартай уулзаагаа дуусчаад хүрээд. Ингээд болоо. Тэр дунд нь зөндөө гомдол зөндөө өвдгүү байдал. Хоёрдугаарт ингээд дугаарлах дугаарлууд. Хүн дугаарлагдах гэдэг чинь айгүй муухай мэдрэмж штэ. Тэг чинь тэрийг мэдэрсэн байж ш тэгэл найз руугаа гүйцэтгэл бэлэн байгаа. Бурхан одоо ингээд зарим одоо энэ сүүлийн үед зарим нэг юм сэтгэл зүйч нэг юм яриад байна. Эхнэр бүх хүн бол эхнэр ээж ч болно, найз ч болно. Одоо тэ эхнэр ингээд хамтран зүтгэгч бол эхнэр бүх хүн болно гэж ингээд яриад байгаа. Тийм эхнэр байдаг байхаа. Эхнэр сайн хань. Хайр одоо тэ хайрыг нь ойлгодог нэгэн. Хүүхдүүдтэй хайртай нэгэн. Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нэгэн байхад л эр хүн өөрийнхөө амьдралыг бол зориулна гэж. Эхнэр заавал ийм сайн найз байх хэрэгтэй. Яг гэвэл сайн найзуудаасаа илүү хайрладаг гэдгийг сонсож байгаа. Найзуудтайгаа хайрлахаар эхнэрийгээ хайрлах хайраас ингээд ах шаардлага одоо тэнцвүүлээд ингээд жишээдэх шаардлага байхгүй. Тэгээ бүгдээр нэг зүйлийг анд нөхдийн хайр нь ашиг сонирхлын хайраас ангид байгаад. Давид хаан ширээн санаархаад Йонатантай үдгээд байгаа юм юусаа бай. Бидэнд юу байгаагаас болов бид хэн болохоороо үн цэнтэй вэ гэдгийг сануулдаг зүйл бол жинхэнэ найз нөхдийн бидэнд хандж байгаа хандлага байдаг. Чи юу юм яагаад над чиг хүнд ингэж их цаг гаргадаг юм бэ? Одоо мэдхгүй одоо тавилан гэд одоо маа нэг найз над хэлж ирсэн байхгүй. Тавилан юм байлгүй одоо ядаргаатай ингээд. Тэгээ би тэр найзхаа төлөө бурхан талархдаг Есүс итгэдэггүй л дээ. Йонатан Давид хоёрын нөхөрлөөс харах боломжтой нэг зүйл бол ашиг сонирхлоос ангид байдаг зүйл бол жинхэнэ бурхнаас биднэрт өгсөн зовлон шаналлын үед дэм болохоор төрсөн тэр ах トゥ ус найз нөхдөсөн байдаг юм аа гэж. Амжилттай үед атаарахгүй, алдахад нүүр буруулахгүй. Харин ч үннийг хайртай сэтгэлээр хэлж буруу замаас ирэхэд тусалдаг. Зөвхөн анд нөхдийн хайрыг бид яриад зогсохгүй, танаа зогсохгүй, бас талархаж, бас түүнийг гэрчилж, бахархаж явах хэрэгтэй. Ихэнхдээ бид найз нөхдүүдийнхээ хийж үе жижиг зүйлсийг хэвийн зүйл байх хэрэгтэй юм шиг бодоод байдаг. Талархал бол харилцааг гүнзгийрүүлдэг яг гүүрэн байгаа. Энэ ишлэл жинхэнэ анд нөхөд бол бурхны өгсөн бэлэг. Тэгэхээр бид энэ хайрыг анзаарах нүдтэй байх ёстой, талархах зүрхтэй байх ёстой. Учир нь зовлонгийн үед хажууд чинь үлдсэн нэгэн бол амьдралын чинь хамгийн үнцэнтэй амьд оршигч гэдгийг
бодчих хэрэгтэй. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн анд нөхөд байдаг юм аа. Зовлон жаргалын үед тантай хамт байдаг нэг бол жирийн нэгэн анд нөхөд биш. Бүр ахын дүүс чинь гэдгийг санаж явахыг хүсэж. Эзэн харж тухалтгай. Эзэн минь хайрныг үслээрээ та намайг авраач хат минь нугарч байна өвдөг минь сөхөрлөө чигүр минь цоцож тэнгэрээс би унаж байна гэвч итгэл минь алдрахгүй орхихгүй та миний аврагч хязээ миний алдалт имэс би ахгүй байна түмэн зэргийн эзэмээ тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөж надад эзэмэн мэн oh you хайрныг үслээрээ та намайг авраач гар минь цуцж байна алхаа минь сууларлаа зүрх минь мохож байна өвдөг минь сөхөрлөө гэвч итгэл минь аврахгүй та намайг орхихгүй та миний аврагч хязээ миний алдалт имэс би ахгүй байна түмэн зэргийн эзэмээ тиймээс надад аврахгүй харахгүй нүмүсөж надад эзэмээ мэн oh you чирикгүй намайг харсан хайртай уход you сарахгүй хайрныг үслээрээ та намайг авраач Амен. Бид өнөөдрийн цагаараа сургаалт төгс 17-гийн 17. Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах ахын дүүс зовлон шалангийн цагт дэм болохоор төрөх гэсэн ишлэлийн дагуу бид суралцлаа. Тэгээд хүн ганцаараа байх нь мэдээж сайн биш. Тэгээд тэр жинхэнэ нөхөрлөлийг бий болгох, тэдгээр зүйлстэй зориулалт, цаг хугацаа гаргадаг тэр нэгэн байгаараа тэгээд номлогчийн үгс дээр ч гэсэн одоо гардаг те горомсолж гүрсэн сур тийм ч амар тасардаггүй юм аа гэсэн. Тэгээд нөхөрлөл дээрээ нэмээд бурхнаар удирдуулсан тэр нөхөрлөл бол тэр горомсолж гүрсэн одоо сур адил тийм бат бөх байдаг бахан. Тэгэхээр та бас бусдын тэр үнэнч жинхэнэ анд нөхөр байгаарэ гэж сонсогчдыг урамшуулмаар байна. Тэгэхээр Есүс би та нарыг хоошод одоо зарц боол гэж дуудахгүй. Би та нарыг анд найзаа гэж дуудана гэж бол хэлсэн байна. Өнөөдөр бид энэ дэлхий дээр
бүх хүмүүс бидрийг орхисон ч гэсэн бидэнтэй хамт байдаг найз биднэрт байна. Тэгээ бид тэр найзгаа ингээл дундаа ороод ингээл уруу татаж батаад байдаг тийм найз биш л дээ. Бид Есүс Христийн тухай ярьж байгаа гэдэг та бүхэн мэдж байгаа. А тэр найз маань бол нэгдүгээрт хизээч бидрийг орхихгүй гэсэн. Би чамайг хизээч орхихгүй туслахолно гэж хэлсэн. А бас нэг зүйл нь би сүнсээрээ чамтай цаг ямагт хамтаа болно гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр энэ найз бол найз нөхдүүд бол сэтгэлээрээ ингээд би махбодоор хамт аваад байна шүү дээ. А энэ найз маань бол сүнсээрээ би та нартай цаг ямагт хамтаа байх болно гэж амласан. Тиймээс би таныг Есүс Христээр нөхөрлөөрэй гэж хүсэж байна. Би өнөө өглөө гэрээсээ гараад ингээд явж байхдаа эхлээд нэг 2 дуу сонсон. За нэг зохиолын дуу байсан. Тэгээд дараад нь манай хүү ингээд дунд нь дуулдаг нэг юм магтаалын дуу байсан. Тэгээд дараад нь яасан мэхээр би залбирал сонсон. Англи хэл дээр ингээд залбирал сонссон байхгүй. Тэгээд тэр залбирлыг сонсоод ингээд амен гэдэг ингээд явж байгаа үед бодсон зүйл нэхэр би яг тэр залбирлыг сонсож байхдаа яг Есүс Христтэй годомжинд бууалаа явж байгаа юм шиг надад бол санагдсан. Тэр залбирлыг ч гэсэн тэгэж гоё битсэн байсан. Тэгээд миний нэг хүсэж байгаа зүйл бол хүмүүс Есүс Христтэй үнэхээр сайн тохирлоосэй. Учир нь Есүс Христ танаас ашиг сонирхол харахгүй. Есүс Христ танд байгаа нэг юм есть хэрэгтэй байгаа юм биш. Есүс Христ одоо юу гэдгийг эрх мэдлийг чинь болохгүй, компани чинь болохгүй, их нарийн чинь болохгүй. Одоо найз нөхдийн донд хов хотохгүй. Харин тэр бүхнээ яаж зөв авч явах чинь туслах, зөвлөх, хамт алхах, таныг одоо амжилтанд хүргэх чинь хамт байж, зовлон дуунж дампуурхаж чинь хамт байх нэгэн бол Есүс Христ гэдгийг бол яг энэ замгчд бол хэлмээр. Тэгээ ингээ бүгдээрээ бидэнд одоо тэ өөрийн хүүг одоо бидэнтэй нөхөрлөхийн тулд илгээсэн бурхан эцэгт хандан залбирах цагийг одоо гаргая гэж бодож байна. Өнөөдөр манай хөтлөгчийн бэлтэнтэй горомсолж гөрсөн сор тийм амархан тасрахгүй гэдэг энийг бол маш чухал байгаа. Иймэрхүү байхад болно штэ гэж хэлсэн олон ажил нурж унахыг бол харсан. Хэрвээ хоёр л юу сор байх юм бол 3 байх юм бол өөр гэсэн. Тэгэхээр хамт залбирая. Их эзэн минь. Орчлын ертөнцийн бүтээсэн эзэн та энэ дэлхийг ганцаараа болох хэцүү гэдгийг мэднэ. Та одоо энэ цаг мөчид ийм нөхцөл байдалд донд ганцаараа байх нь хэцүү гэдгийг та мэднэ. Тиймээс танд хандан залбирч байгаа хүмүүст найз нөхдүүдийг илгээж өгөөч. Өөртөө бас сайн найз нөхд байх хүч чадал ухааныг өгөөч гэж тансгүйж байна. Таны бидэнд илгээж өгсөн найз нөхдүүдийг гомдоос мал та уучлж өгөөч. Бидний эзэн Есүс Христ минь та бидэнтэй хамтаж өөрийн сүнсээр дамжуулан бидэнд олон зүйлийг ойлгуулж, олон асуудлаас, олон одоо бэрхшээлээс бас олон одоо мунхаг байдлаас хамгаалж өгөөч гэж тансгүйж байна. Танд баярлалаа. Бидний төлөө загалмай дээр хадагдан алагдах хүртэл бидний төлөө байсан баярлалаа. Энэ бүхнийг эзэн танд даатхан танаас хүсэмжлэн таны хүү Есүс Христийн нэрээр залбирэн талархаж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.